Амар мэндэ би одоо ингээд YouTube бичлэгээ хийж эхэлж байгаа. Тэгээд 7 өнөг болгоны хагасаа өдөр ямар нэгэн үндэсний ямар нэгэн улсын хоолыг өглөө өдөр орой гих урын хоолыг идэж өнгөрөөж байгаа тийм бичлэг оруулах байгаа. Хамгийн ихнийх нь болохоор мэдээж би Монгол хүмүүсээ Монгол үндэсний хоолуудаа идэж шийдээд тэгээд өглөө өдөр орой хоолнуудаа ерөнхийдөө сонгоцсон байна. Тэгээд эхнийх маань болохоор сүтэ цай, гэрийн борцог, хайлмаг байгаа. Миний бичлэгтэй хамт байгаарай. Дуустал нь үзээрэй. Ерөнхийдөө аль болох монголчууд болох гэж хичээсэн. Монгол үндэстнийхээ цайг ууцгаая. Цан борцог, тэгээд хайлмаг гээ нэмэлтээр талах зөөхий ирсэн байна. Тэгэхээр сайхан эдэцгээе. Сүтэ цай. Бүр бараг хийцтэй сүтэ цай юм шүү. Эхлээд гараа арчих хэрэгтэй. Монгол цайгаа оруулах хэрэгтэй л дээ гол нь. Тэгэхээр яхах борцог хайлмга. Өвөө эмээгэндээ байхад өдөр болгон бараг иддэг байсан. Одоо бол хаяада нэг гэрт очихоор ээж хийж өгдөг. Баггүй юу? Амар гоё. Би бараг уйлаа. Өвөө эмээгээ сончлоо. Нара. Өвөө мөрт одоо Монгол айлуудын цэцэг зөөхөтэй талхад цэцгээ чүн. Шууд ингэж бүрээ. За окей. Монгол өглөөний цайгаа бол уугаад үзчихлээ. Одоо өдрийн хоол заяа. Өдрийн хоол гэдэг нь монгол хүний хувьд бол амар чухал. Тэрийг би бол амар чухал гэж бодож байгаа. Тэгээд би юу сонгосон бэ гэхэд тэгэхээр хуушуур амар хуушууранд болохоор ихлэд хуушуурыг нийлж шээ. Нэгдүгээр хоол нь хар шүрл. Тэгээд хоёрдугаар хоолнд нь болохоор хуушуур сонгосон байгаа заяа. Угаасаа хуушуур гэдэг бол ялчгүй монгол үндэсний хоол. Тэгээд өдрийн хоолнд сонгосон бас илүү дээр байх гэж бодоод сонгосон байгаа. Халуунаараа шүлэн ирж инлээд шүлөө амсч үзье. Ой. Яг гоё нэг тийм илүү дутуу тийм перц байхгүй. Яг гоё давсараа. Тэгээд ногоон согноор гэсэн тийм шүлэн. Амар үзүүлэх магтана. Тэгээ бас шарамстай байна. Өглөөний цагт шарамстай шүл, хар шүл гэдэг бол мэдээж бидний дархлааг бол амар сайн дэмжиж өгнө. Та нар сайн ажиглавал би энэ сэвх дурсан ба. Сэвх надад бол гоё санагддаг. Өсөн үндэ бол амар гоё санагддаг. Тэгээд гоё сэвх дурсан байгаа. Оса ярилтгүй амар гоё. Хамгийн чухал нь хуушуур айдцгээ. Хэнцугаар шууж байгаа. Ер нь бол ингээ хуйлжил иддэг би бол амар шүүстэй. Шүүс нь бүр хасгалж штэ яаж юм уу? Амар гоё. Танаар харах хэрэгтэй хаа. Амар их махтай. Тэгээд амар гоё юмтай. Яг л тэ гэртээ хийж иддэг хоолнууд гэсэн. Хоошууч гэсэндээ ингээд
янз бүрийн ингээ амтлагчгүй тэгээд гоё давсаар нь сонгиноор нь амталцсан тийм байвал надад бол гоё санагддаг байхгүй юу. Тэгээд яг тийм ээ. Бүр яг тийм ээ. Тэгээ. Гурвын гадна тал нь бас амар гоё. Хит амар шараад ийм хатуу болгоогүй. Тэгээд тэгсэн мөртлөөсөө шар гэж дуурдаг. Амар гоё шаргал. Хамгийн сүүлийн бол би түрүү хэлжсэн шүү дээ. Одоо бол ингээд гадуур том уу ханиад бол ер нь амар их байгаа. Ер нь бол орой унтахтаа дархлаагаа аль болох дэмжиж аль болох өөрийнхөө би шимтжэл өгөх тийм хоолыг хэрэглэх хэрэгтэй байх гэж бодоод намайг бол жоохон байхад ханиад хүрлээ гэж бодоход бол ямар ч гэсэн гээд битүүшүүл иддэг байсан байхгүй юу? Битүүшүүлтийнхаа ууранд утаад тэгээд миний ойлгосноор бол ууранд утаад тэгээд тэр гоё халуун шүлний уураар миний ингээд нян өгдөг гэж би ойлгодог байхгүй юу? Жохон багасаа тэгээ ойлгоцсон байхгүй юу? Тэгээд ер нь бол тэр нь амар үр дүнтэй байдаг надад миний хувьд. Тэгээд бас ингээ гадуур амар ханаа том ихтэй байгаа болохоор та нар бас гэртээ орой хоолндоо тий битүүшүүл хийж идэрээ. Битүүшүүл байна. Тэгэхээр битүүшүүлний хамгийн гоё хэсэг шүү. Битүү гурилыг нь доош нь ингээд дараа амар гоё. Тэгээд гоё ядаргаа тайлах 7 ширхэг маань штэ. Та нар тийм юм сонсч ирсэн үү? Ингээд 7 өдөр илүү дараалаад эхлээд битүүшүүл хийж байгаа. Дараад нь 7 ядаргаа тайлах 7 банштай сүдээ цай гэдэг үү? Харшуул гэдэг үү? Тийм юм сонсч ирсэн үү? Би багадаа бол тэрийг амар хэрэгжүүлдэг гэсэн. Би хэрэгжүүлдэг штэ. Ээж хэрэгжүүлдэг гэсэн. Нэг тийм маш их ядаргаанд орсон байгаа үед хэрэглэх тийм арга. Ирч хүчийг нөхөн сэргээх арга. Уурын танд харагдахгүй л байгаа юм. Харагдахгүй л байгаа. Гэхдээ надад бол амар мэдрэгдэж байна. Хагас баншныхан дотор төлөг харуулдаг гэж. Ийм том, ямар ч ийм том банштай. Бараг миний хамар шиг байна. Ихтэй гоё банш биш үү тий. За дараагийнх нь харуулъя заяа. Ийм малгай банш байна. Амар царайлаг. Ваа. Бид бүгдээрээ гараар татсан заяа. Түрүүний хуушуур энэ банш гэсэн бүгдээрээ гараар татсан. Тэгээд одоо шинэ махаар хоол байдаг. Амар гоё. Миний жижиг одоо дэлгэхгүй нэ. Амар их зүүл яриа. Одооноос эхлээд би 7 хоногийнхоо нэг өдөртөө ямар ч байсан яг энэ бичлэгээ оруулъя гэж бодож байгаа. Ийм бичлэгнүүд оруулъя гэж бодож байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь мэдээж Монгол байлаа. Ямар үндэсний хоолыг идээсэй гэж бодож байна тий. Өглөө өдрөөрөө ямар хоолнууд идэх юм бэ? Тэднэр нь өөрсдөд нь яаж нөлөөлд юм бэ? Амар судалгааны шинжтэй болсон. Би энэ бүх харагдаад. Ерөнхийдөө бол гоё ялаа. Маш гоё хоолнууд идлээ. Амар гоё амттай. Маш гоё амттай. Би саяныхаа үлдээсэн хоолнуудыг бүгднийг авч явна заяо. Та нар санаа зовох хэрэггүй шүү. Дараагийн хамтлагаар уулзъя. Тэгээ дараа нь ямар газар ямар үндэсний хоол идүүлмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Таалагдсан бол лайка дараад тэгээд миний бичлэгийг цаг алдлаа үзхийг хүсчихвэл subscribe дараарай. За юу. Миний хоол авч хоол. Тэг амар сайд мастий. Ийм л үтсэн биш үү? 3 хоол. За. Баяртай.